Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе уука байна. Өнөөдрийнхөө энэ бичлэгээр би яагаад эерэг байх хэрэгтэй вэ? Эерэг байхын ач тус юу вэ? Тэгээ эерэг байхын тулд хийх тэр 7 аргын тухай ярих хүсэлтэй байна. Эерэг байхад маш их сайн нөлөөтэй байдгийг бид бүгдээрээ мэднэ, тийм ээ. Бид баяр баясгалантай байдаг, аз жаргалтай байдаг. Эерэг байснаар бидний харьцаа, бусадтай харьцах харьцаа, гэр орныхонтойгоо, хамаатан садантайгаа, ажлынхантайгаа, найз нөхөдтэйгээ харьцах харьцаа маш сайхан байдаг, тийм ээ. Эерэг байснаар бид бүх зүйлийг хийх тийм сайхан боломжийг нь тавьж өгдөг. Эерэг байснаар бид эрч хүчтэй, мотивацтай, энерги ихтэй байдаг, тийм ээ. Эерэг байснаар бид бусдад маш сайхан тийм сэтгэгдэл төрүүлж чаддаг. Эерэг байснаар бидний эрүүл мэндэд ач тустай. Эерэг байснаар бидний өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Эерэг байснаар бид амьдралаараа амьдрсан шиг амьдрж амьдралтаа сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ бид сөрөг байх юм бол бидний эрүүл мэндэд муу, өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл доошлон, тийм ээ, эрч хүчгүй, идэвхгүй байна. Бүх зүйлийг боломжтой зүйл гэж байхгүй, бүх юм боломжгүй мэд санагдана. Өөрсөндөө байнга блок тавьж ин бусадтай харьцах харьцаанд муугаар нөлөөлнө. Амьдрал төр чигээр утгагүй санагдана, тийм биз дээ. Тийм болохоор эерэг байх нь маш чухал гэдгийг бид бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ яаж эерэг байх вэ? Тэгэхээр эерэг байхын тулд би хийх өдрийн турш хийх 7 аргыг оруулж байна. За тэгэхээр энэ 7 арга юу вэ? Нэгдүгээрт эерэг байхын тулд өөртөө эерэг байхаа сануулгах тэр 30 секундыг өөртөө гаргаж сурах хэрэгтэй. Тэгэхээр өдөр болгон өглөө болсонгуудаа 30 секунд, 15 секунд ч байж болно, 10 секунд ч байж болно, 1 минут ч байж болно. Тэр жижигхэн хугацааг өөртөө гаргаад өөртөө эерэг байхаа сануулна гэсэн үг. Тэгэхээр тэр хугацааг нэгдүгээр гаргана. Хоёрдугаарт энэ сануулгах хугацаанд юу гэж сануулах вэ гэвэл өөрийгөө эерэг байгаагаар төсөөлж дүрслэнэ гэсэн үг. Би эерэг хүн шүү гэдгийг мэдчихтэй өөрийгөө эерэг байхаагаар төсөөлнө гэсэн үг. Тэгэхээр нүдэн айнаад энэ 15 секунд, энэ 30 секундтай би өөртөө эерэг байхыг сануулж байна гэд өөрийгөө эерэг байгаагаар дүрслэнэ. Сайхан инээмсэглэж байгаагаар өөрийгөө хөндлөнгийн нүдээр харж байгаагаар, тийм ээ. Өөрийгөө маш сайхан тайван байгаагаар, өөрийгөө маш сайхан эрч хүчтэй байгаагаар, өөрийнхөө бусадтай харьцах харьцаа ямар сайхан байгаагаар өөрийгөө бодож төсөөлнө гэсэн үг. Өөрөөсөө хэдхэн секунд байхад л болно. Ингэж бодож төсөөлснийхаа тэр даруйдаа 3 дугаарт амжилтын тайрны өөрнө. Амжилтын тайрны өөрийгөө эерэг байлгах тэр амжилтын тайрныг өөрнө. Тэгэхээр ямар амжилтын тайрн байх вэ? Би эерэг хүн. Би үргэлж эерэг байдаг. Эсвэл өнөөдөр би өөртөө эерэг байхыг сануулж байна. Өнөөдөр бүр эерэг байхгүй байхын аргагүй сайхан өдөр байна ч гэж юм уу, тийм ээ. Ямар нэгэн тийм маш сайхан эерэг амжилтын тайрныг өөрөө олж зохиож болно, өөрөө сайхан бичиж агаад тэрийг өөртөө хэлнэ гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээрт өөртөө хугацааг гаргана, эерэг байхаа сануулгах тэр хугацаа гаргана. Хоёрдугаарт өөрийгөө эерэг байгаа дүрээр төсөөлнө. Гуравдугаарт өөртөө сайхан амжилтын тайрн өөрнө. Ингээд дөрөвдүгээрт сайхан юунд баярт талархаж байна вэ гэдэг нэг өгүүлбэр л ахад хангалттай тэрийг өөртөө сануулна гэсэн үг. Ингээд 5 дугаарт энэ хугацаагаа өдрийн турш хэрэг олон гаргаж чадна, тэр хэмжээгээр та эерэг байх болно. Жишээлбэл та өглөө босонгуудаа хэлж болно, нойлын өрөөнд ороод дахиж хэлж болно, усанд орж явахдаа хэлж болно, тийм ээ. Хувцас өмсөж явахдаа хэлж болно, ажил руугаа явах замдаа хэлж болно, ажил дээрээ хэлж болно, цайгаа уухаасаа өмнө хэлж болно, ажлаа тараад хэлж болно, автобусанд явж явахдаа хэлж болно, тийм ээ. Эсвэл орой унтахаасаа өмнө болно. Тэгэхээр өдрийн турш хичнээн удаа өөртөө сануулна, тэр хэмжээгээрээ та эерэг байх юм шүү гэдгийг би өнөөдрийнхөө бичлэгтээр оруулж байна. За ингээд эцсийн 6 дахь арга нь юу вэ гэвэл тэр бидний уурыг хүргээд байгаа. Бидэн рүү тэр сөрөг энергийг байнга өгөөд байгаа тэр хүмүүсийг бодно гэсэн үг. Тэр хүмүүсийг бодоод, тийм ээ, тэр хүнд байгаа ганц сайн чанарыг шударгаар олж тогтооно гэсэн үг. Жишээлбэл цэцгээ байлаа гэж бодъё. Цэцгээ харахаар л уур хүрдэг те. Цэцгээг харахаар л над руу ингээд нэг юм муухай сөрөг энерги өгөөд ийлээ гэж бодъё л доо. Тэгэх юм бол би цэцгээг бодоод цэцгээгийн бие авч явах байдал надад үнэхээр таалагддаг юм шүү гэдгийг би шударгаар мэдээд шударгаар өөртөө хэлнэ гэсэн үг. Цэцгээгийн бие авч явдаг байдал надад үнэхээр таалагддаг юм шүү. Би цэцгээд зөвхөн сайн сайхан энерги өгч байна. Би цэцгээ рүү зөвхөн сайн сайхан энерги өгч байна
гэж өөртөө хэлнэ гэсэн үг. Одоо гэрэлмаа байлаа гэхэд гэрэлмаа гарахаар л уур хөрмөр гэрэлмаа надтай муухай хайрсаг над руу тэр сөрөг энерги байнга цацаж байдаг байлаа гэж бодъё л доо. А гэхдээ цэцгээ юм уу гэрэлмаа тэр хоёр чинь муу хүн юм биш шүү дээ. Өөрөөсө хүн бүхэнд муу тал гэж байна, сайн тал гэж байна. Тэм учраас ганц сайн чанарыг нь олоод те гэрэлмаагийн хурдан шуурхаа зан надад үнэхээр таалагддаг юм шүү гэдгээ өөртөө хэлээд би гэрэлмаа руу зөвхөн сайн сайхан энерги өгч байна гэдгийг өөртөө хэлнэ гэсэн. Тэгэхээр их олон давтаж хэлэн тэр хэмжээгээрээ дараагийн удаа та гэрэлмааг юм уу цэцгийг харахтаа та өөрийн ирэхгүй тэр сайн сайхан энерги өгөх болно. Ингэж сайн сайхан энерги та бусад руу бүр уур хүргээд байгаа, зэвүүн хүргээд байгаа, сөрөг энерги өгөөд байгаа тэр хүмүүстээ өгснөөр таны тэр сайхан энерги эргээд танд хэд нугарч ирэх юм шүү гэдгийг би дахин давтаж хэлэх хүсэлтэй байна. Ингээд эцсийн 7 дахь арга юу вэ гэвэл түрүүний энэ 6 алхмуудыг өдөр болгон аль болох их хэмжээгээр өөртөө сануулж энэ аргыг хэрэглэж байх юм бол та тэр хэмжээгээр эрч хүчтэй, энергитэй, сайхан энергитэй, эерэг бүх зүйлийг боломжийг өөртөө гаргаж бүх юм сайхнаар ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Тийм болохоор эдгээр аргуудыг та өдөр болгон туршаад үзээрэй. Тэгээд ямар байсан бэ? Таалагдсан уу? Лайк дараараа. Мөн та эерэг байхаараа ямар байдаг вэ? Сөрөг байхаараа ямар байдаг вэ? Эерэг байхын тулд та ямар арга хэрэглэдэг вэ? Тэгээ энэ бичлэгнээс та юу олж мэдсэн бэ? Юун таалагдсан бэ гэдэг тухай доор ярилцъя. Сэтгэлдээ заавал үлдээгээрэй. Тэгээд миний YouTube суугт бүртгүүлээрэй. Тэгэх юм бол та миний шинэ видеонуудыг алгасалгүй үзэх болно. Хүс, хий, хүр зөвхөн таны өөрийн хүсэлээр үзэл таныг